Койл бол хот төлөвлөгч. Тэрээр хотын нэг хорооллын жижиг масштаб зураг бүтээхийг хүсэж байгаа. Энэ хороолол нь 8100 м2 бүхий талбайтай бөгөөд квадрат хэлбэртэй. За хорооллын масштабыг 0.1 наривчлалтаагаар тооцож хийнэ. Тэгэхээр бидэнд өгсөн нэг зүйл бол хорооллын эзлэх талбай нь мэдэгдэж байгаа. Энэ бол квадрат хэлбэртэй хороолол. Тэгэхээр үүний урт, өргөн нь ижил хэмжээтэй. Тэгэхээр бид энэхүү мэдээллийг ашиглан энэ хорооллын урт өргөнийг олж мэднэ. Энэ бол квадрат. Тэгэхээр бүгдээрээ квадрат хэлбэртэй хорооллыг энд байна гэж төсөөлье. Мөн үүнийг бүгдээрээ урт гэж нэрлэж болно. Мөн энэ ч бас урт болно. Энэ нь ижил хэмжээтэй байгаа шүү дээ. Бидний мэддгээр талбай гэдэг бол уртыг уртаар үржүүлнэ. Энэ нь 8100-тэй тэнцүү. Өөрөөр хэлбэл уртын квадрат 8100-тэй тэнцүү болж байна. Тэгэхээр ямар тоог өөрийг нь өөрөөр үржүүлэхээр 8100 гарах вэ? За чамд шууд л 81 гэсэн тоо бууж байгаа. Бид 9-9-81 гэдгийг мэддэн штэ. Гэхдээ бидэнд эдгээр 2 тэг энд байгаа. Хэрвээ бид эдгээр 9-ийн ард 1 тэг өгөх юм бол бидний үржүүр 2 тэгтэй болно. Тиймээс 90-ээр үржээд 8100-тай тэнцүү. Иймд одоо бидэнд энэ хорооллын хэмжээ мэдэгдэж байна. Энэ бол 90 м-ийг харьцах нь 90 м-ийн квадрат хэлбэр бүхий хороолол. За би үүнийг хамгийн санаараа зурлаа. За энэ бол хорооллын бодит квадрат байна. Энэ одоо л жаахан квадраттай төстэй болж байна. За миний эхний хийсэн зурсныг харахад ромб шиг харагдаж байна. Тэгэхээр энд квадрата баг зэрэг сайжруулъя. Одоо бид энэ хорооллын масштабыг 0.1 наривчлалтаагаар хийхийг хүсэж байгаа. Тэгэхээр ахин нэг хэлэхэд хороолол маань 90 м-ийг харьцах нь 90 м байгаа шүү дээ, тийм. Гэхдээ бид масштабаа энэ ягаан доторх наривчлалаар хийнэ. Үндсэндээ 0.1 наривчлалтай гэдэг нь жинхэнэ хэмжээний 11-тэй тэнцэх хэмжээг хэлээд байгаа. Тиймээс бүгдээрээ энд байгаа хэмжээс бүрийг наривчлалаараа үржүүлнэ. Тэгэхээр 90-ийг үржих нь 0.1, энэ нь 9 олно. Энэ бол 10 хуваасны 1. 90 м-ийн 11 нь 9 м байна гэсэн үг. Тэгэхээр бид койлын төлөвлөж байгаагаар масштабаа наривчлан зурхтаа маш сайн анхаарч зурх хэрэгтэй. 9 м-ийг харьцах нь 9 м байхаар зурна. Яагаад гэвэл эн чинь наривчлалаа тооцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ одоо бэлэн хэрэгслээ ашиглан 9 м-ийг харьцах нь 9 м-ийг зоръё. Бид энд нэгжээ метрээр авч үзэн. Тэгэхээр үүнийг хийж үзье. За тэгэхээр үүнийг одоо харцгаая. За би энэ хэмжээсээр зурж болно. Энд 9 байна. Энэ үзгийн хэрэгслийн оронд хулганаа хэрэглэн. За энэ илүү хялбар юм байна. Тэгээд дараа нь энэ 9, энэ талыг 9 болгох юм. Дараа нь би энэ талыг 9 олгож болох юм. Ингээд бүгдийг нь байрлалцглаа. За энэ бол квадрат. Энд 4 тэгш өнцөг байгааг бид харж байна. За одоо бүгдээрээ хариугаа шалгая. Тийм ээ, зөв болсон байна.